Жеффри Эдвард Эпштейн бол Америкийн нэгдсэн улсын санхүүгийн салбарт тодорхой хүрээнд нөлөө бүхий хүн байсан төдийгүй насанд хүрээгүй охтыг бэлгийн мужлагт ашигласан олон хэрэгт буруутгагдаж дэлхийн нийтийг цачруулсан этгээд юм. Тэрээр 2008 хөнгөн яларч 2019 онд дахин баривчлагдаж удалгүй шоронд нас орсон билээ. Тэрээр хамтрагч Гэлен Максвеллийн хантаар охтыг ажилд зуучлан гэсэн нэрийн дор хуурч баян чинээлэг эрх мэдэгтнүүдтэй холбож өгдөг байсан тухай шүүхийн баримтуудад тусгагдсан байдаг. Түүний хувийн онгоц Карибын тэнгисдэх арал нь баян нөлөө бүхий зочдоор тасардаггүй байсан тухай гэрчийн мэдүүлэг, нислэгийн бүртгүүлүүд олон нийтэд ил боржээ. Эпштейн 2019 оны 8 дугаар сард Нью-Йорк дахь шоронд хоригдож байхдаа нас орсон. Албан ёсны дүгнэлтээр амиа ээгүүтгсэн гэж үзсэн ч шоронгийн хэд хэдэн камер ажиллаагүй байсан. Харгацагчид үүргээ гүйцэтгээгүй. Холбооны мөрдөх товчооны нийтгсэн бичлэгээс 2 минут 53 секунд дутуу байсан зэрэг нь олон нийтийн эргэлзээг улам гүнзгийрүүлсэн юм а. Үүний улмаас Эпштейний хэрэг нь ганц гэмт этгээдийн асуудал бус эрх мэдэл, мөнгө, нөлөөний далд сүлжээтэй холбоотой байж болзошгүй гэсэн хардлага өнөөдрийг хүртэл арилаагүй байна. Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яам холбооны мөрдөх товчоо Эпштейний хэрэгтэй холбоотой баримтуудыг олон нийтэд ил болгох асуудал олон жил улс төрийн маргаанд дагуулсан. Эцэст нь 2025 онд Конгресс дахь бүгд найрамдах намынхан файлуудыг бүрэн нэг шийдвэрийг дэмжүүлж 2025 оны 11-р сарын 18-нд Конгрессийн тогтоолд ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурсан юм а. Үүнээс хойш Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яам 4 удаагийн томоохон багц баримт олон нийтэд ил болгосон бөгөөд хамгийн сүүлд 2026 оны 1-р сарын 30-нд нийтгсэн материал нь 3 сая гаруй хуудас бүхий асар том архив байв. Уг баримтуудад Билл Гейтс, Стивен Хокинг, Илон Маск, Билл Клинтон, Дональд Трамп зэрэг дэлхийд нэр нөлөөтэй хүмүүсийн нэр дурдгдсан нь дахин шууган тарьсан. Гэвч энэ удаад олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан хэсэг нь Монгол улстай холбоотой баримтууд байлаа. Өмнөх багц баримтуудад Монгол улсын ерөнхийлөгч асан Цахаагийн ижбэг доржийнээр Эпштейний харилцагчдын жагсаалтад орсон талаар Монголын хэвлэлүүд цувралаар мэдээлж байсан. Тэдгээр баримтад түүнийг шууд гэмт хэрэгт холбосон нотлохоо байгаагүй ч Монголын ерөнхийлөгч асан хүний нэр бэлгийн гэмт хэрэгт холбогдсон олон улсын этгээдийн архивд орсон нь өөрөө ноцтой улс төрийн асуудал болж ил тод тайлбар шаардах үндслэж болсон юм а. 2026 оны 1-р сард нийтлэгдсэн сүүлийн багц баримтад Монгол улстай холбоотой илүү дэлгэрэнгүй тодорхой материалууд багтсан болохыг Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яам баталгаажуулсан. Энэ удаад ерөнхийлөгч асан Халтмаагийн бат тулга, түүний ойрын хүрээний хүмүүс, ялангуяа Чулуун хүүгийн Ганбат нэртэй этгээдийн Эпштейнтэй хийсэн олон жилийн цахим шуудангийн харилцаа ил босон нь онцгой анхаарал татаж байна. Хайжуудаас үзэхэд Ганбат 2015 оны 10 дугаар сараас эхлэн Эпштейнтэй тогтмол имэйл солилцож өөрийгөө RVJ Capital компани захирал хэмээн танилцуулан биткойн, криптовалют, Монгол улсад дижитал валют нэвтрүүлэх санаачлаг, офшор бүсийн боломжууд зэрэг асуудлыг хэлэгцэж байжээ. Хамгийн ноцтой хэсэг нь 2017 оны Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ганбат Эпштейнд илгээсэн имэйлүүд юм. Тэрээр санал хураалтын явц, эрц, нэр дэвшигчдийн саналын тоо, улс төрийн дотоод маргааны талаар наривчилсан бодит цагийн мэдээлэл илгээж байжээ. Тухайлбал нэг имэйлд санал хураалт 22 цагт дуусна. Бат тулга маш сайн оролцож байна. Монгол ардын нам санал хулгайлах гэж оролдож байна хэмээн бичсэн бол дараагийн имэйлд нэр дэвшигчдийн саналын тоог хүртэл тодорхой дурдсан байдаг. Сонгуулийн дараа илгээсэн имэйлд урдчилсан дүнгээр бат тулга ялалт байгууллаа. Дэмжсэнд баярлалаа гэж бичээд Эпштейн гайхалтай. Та болон танаа улсын өмнөөс баяртай байна хэмээн хариулсан нь түүнийг зөвхөн ажиглагч бус тодорхой түвшинд оролцогч байж болзошгүйгийн хардлагыг төрүүлж байна. Имэйлүүдэд Эпштейн Монголын цахим валют санаачлагыг дэвшүүлж бүр Чингис Койн хэмээн нэрлэх боломжтой тухай дурдсан нь ил болсон. Тэрээр цаашлаад өөрийн танил эмэгтэйг Монголын ус эрчим хүчний салбарт албан тушаал томилуулах санал гаргасан нь баримтаар үлджээ. Ганбат нь бат тулгыг зам тээвэр барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан. Түүнийг төмөр замын авилга мөнгө угаах хэрэгт холбогдсон Интерполоор 90 сурвалжлагдаж байсан тухай мэдээлэл өмнө нь ч гарч байв. Эпштейний файлуудад түүний нэр 194 удаа давтагдан гарсан нь харилцаан санамсаргүй бус урт хугацааны системтэй холбоо байсныг харуулж байна. Иж босон баримтуудаас харахад Эпштейний хэрэг нь зөвхөн бэлгийн гэмт хэрэг бус дэлхийн улс төр санхүү нөлөөллийн далд сүлжээ байж болзошгүй дүр зураг тодорч байна. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд төрийн бодлого, криптовалют, офшор бус, томилгоотой холбоотой мэдээлэл Эпштейний архивд үлдсэн нь Монголын дотоод хэрэг, гадаадын маргаантай этгээдийн сонирхлын объект болж байсан эсхийг шалгах зайлшгүй шаардлага үүсгээд байна. Энэ удаа Монголын хууль хяналтын байгууллагууд бодиттой шалгалт хийх үү? Эсвэл энэ хэрэгч мөн дэлхийн дулаан Монголын чимээгүй байдал дарагдах уу гэдэг асуулт нийгмийн өмнө бодитоор тавигдаж байна.